За ингээд тест дээр ажиллахад яг автомашин дээр чойд тестер хэрэг болдог автомашин захлаан дээр хаттын энд дисгээд тестер энэ л хэмтoo 25 м гэдэг л үтгий хэмтэн тестер машин дүүний юм тестер байх гэж өөр гэдэг юм аа. Энэ яг энэ дотор талын тавилууд байна. Энэ тавилуудыг бид мэдчих хэрэгтэй. Асаахтай. За асаад энэ бол диод. Диодын тавил байна. За ингээд ohмын тавил. Энэ ногоонууд нь бол ингээд ohмын тавилууд. Ом, килом, миком. Миком болохоор хүндирүүлэлт эсрэг хүслийг хязгааргүй эсрэг хүслийг үзчих хэрэгтэй. Энэ килом болохоор богино залгааны холболтууд тийм ээ омог гэх мэт янз янз үзчих хэрэгтэй байна. За энэ цагаан нь болохоор ингээд мил вольт. Энэ бол мил вольт байна тийм тогтмол. Ингээд автомашинууд маань тогтмол хүчтэй хүчээр ажиллаж байгаа шүү дээ. 12 вольт, 24 вольт тийм ээ. Тэгэхээр энэ тогтмолыг бол энэ цагаан дээр бол энэ машин дээр хэрэглэнэ гэсэн үг. Жишээ нь 12 вольтыг хэрэглэж 12 вольтод юм хүчлийг шалгах юм. 20 доо тавих юм уу тийм наривчлалын нэрээ тодорхой гарч байна. 200 доо тавих наривчлалын нэрээ баг гарч байна. 24 вольтыг бол 200 доо тавьж байгаа юм шүү дээ. Тэгээ 1000 вольт хүртэл тогтмол хүчлэл гэсэн үг юм. Тогтмол. За дараагийн шар нь болохоор энэ хойс хүчтэй байна. За энэ нь хэрэглээний хүчтэй. Одоо жишээ нь бидний энэ хэрэглээд байгаа шүү дээ. Айл өрхөд хэрэглээд байгаа хэрэглээний хүчлүүд байна тий. Тэд маань 220-оор ажилтдаг. Одоо жишээ нь 200-аар тавьж болохгүй юм байна шүү дээ. 200-аар бол хэмжилт хийж чадахгүй. 750-аар тавьж байгаад хэмжилт хийх юм бол 220 паа цаврандаа 420 мөрөг цаадаг. 400 мөрөг цаадаг. Тэр гарч ирнэ гэсэн. Энэ бол хувьсах. Энэ бол 200 мВ гэдэг бүр наривчлалтай гарч байгаа. Энэ тестер болохоор. За дараагийн нь бол транзистор. Транзистор үзнэс бод энэ цагаан тий. Транзистор гэж мэдэн штэ. Наривчлалтай транзистор үзнэс. За дараагийн ногоо нь болохоор конденсатор. Конденсатор үзнэ гэсэн үг. Энэ ногоо. Конденсаторыг ажиллагааг шалгана гэсэн үг. За энэ дараагийн шар байна. Энэ шар. Энэ шар болохоор хувьсах гүйдэл тийм ээ. Хувьсах гүйдлийг үзэн чинь миллиампер, 20 миллиампер, 200 миллиампер. Хамгийн дээд нь 20 ампер л хүрнэ. 20 ампер тийш үзэж чадахгүй гэсэн үг. Тестер. За дараагийн цагаан нь болохоор яах нь хувьсах биш тогтмол ампер гэх юм. Тогтмол ампер. Тогтмол гүйдлийг үзнэ гэж штэ. Гүйдлийг үзнэ. За энэ хоёр хаад зингээр хар утас маань бол энэ улаан нь бол вольт мегом тийм ээ омыг эсрэгүүл ингэ тавьж байна. Энэ ком гэсэн тавилууд хар утас агуулж байж байгаа хэвээр. Ампер үзэх шаардлагатай бол энэ дээр залгах нь шүү дээ. Милли ампер бол энэ дээрээ конденсатор бол бас энэ дээрээ. Энэ конденсаторыг заасан бол энэ заасан шүү дээ конденсатор тийм ээ. Конденсатор гэсэн. За одоо ингээд машины хүчлэлийг үзье гэж. За одоо ингээд энд 9 вольтын батарей байна. За хэдүүл энэний юуг үзье. Хүчлэлийг үзье тийм 9 вольтын батарей. За энэний хүчлэлийг яаж үзэх вэ? За асуутаар хараач. За дүүгүүтийн заалтаа яах нь? Тогтмол хүчтэй тавина шүү дээ. Батарейгаа үзэж болохоор. Батарей үзэж болохоор 9 вольтын батарей бол 20 дор хангалттай тийм ээ наривчлалтай гарч. За ингээд нэмэгтэр болоод байгаа юм тийм. За одоо ингээд гарч байна. За 730 вольт энэ 730 гэдэг юм байна. 9 вольт хүрэхгүй байна. Энэ батарей маань дуусч байгаа батарей гэсэн үг. Машины аккумуляторыг бас ингээд үзчих болох юм шүү дээ. За энэ хар үзүүрийг яагаад ингээд заавал хасах дээр нөгж байгаа гэх юм бол энэ маань туйлыг зүг байна уу буруу байна гэж шалгаж гэж байгаа байхгүй. За жишээ нь хар үзүүр энэ хар үзүүрийг хэдүүл нэмэгтэй нөгөөд үзье. За
нэмэгтэй нүглөө. За энэ адилхан зааж байгаа хүмүүс энд хасах гарч байгаа. За энэ хасах гарч байгаа гэдэг чинь буруу байна. Тийм ээ? Буруу байна. Гарч байгаа үзүүрүүд нь буруу байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг одоо яаж шалгаж үзвэл гал нь аль вэ гэдгийг энэ улаан үгээр шалгаад үзэж болох юм шүү дээ. За энэ батарейн гал нь аль вэ? Нэмэх нь аль вэ тийм ээ? Нэмэх нь аль вэ гэдэг. За тэгвэл сая буруу байлаа. За тэгвэл одоо за ингэ үуч. За яг гасны гас дээр нүгийн нэвтрөхөөр нөгөө мөн гасах маань авахгүй болчихлоо. Тэгэхээр энэ туйл маань нэмэх нь нэмэгтээр холбогдож гасны гасх дээр холбогдож гэсэн үг. За юм. Ерөнхийдөө машин дээр бол нэг батарейгаа үзчих болох хэрэгтэй. Тэгээ нэг тасарсан уцаа гал хамгаалагч үзэж чадчих чадчихвал болж байгаа юм да. За жишээ нь энэ уц голдоо тасарч үгүй гэдэг үзэж болно тийм ээ. За энэ уцыг голдоо тасарч үгүй үзэхийн тулд за хоёр уцаа одоо шалгаж үзэн тийм ээ. Ажиллаж байна уу юу? За энэ уцал хүргэлээ. Авлаа. Баггүй тийм. Хүргэлээ. Авлаа. За ингэ яв. Усны битүүг огцоо зааж өгч юм биш. Усцыг одоо битүүг байна. Битүүг зааж өгч юм. Тасаагүй байна гэдэг. За тэгвэл одоо энэ утсыг хэдүүлээ шалгаад үзье. За энэ утас маань тасархай байна уу үзье. Энэ утас маань тасархай байна уу үзье. За энд хүргэлээ. За би гिचээ. За хүргэлээ. Шалгалаа. Тэг хүргэлээ. Шалгалаа. За утас маань бол битүү байна гэсэн үг тийм ээ. Утас маань одоо битүү байна гэсэн. Ерөнхийдөө утасны тасгайг бол нөгөө үзрээс нөгөө үзрийн хооронд дуудаад үзнэ. Жишээ нь одоо гэрлийн хойд гэрэл хандчихгүй тийм ээ. Хүчит нь ирэхгүй байна гэж одоо яхана тухайн улаан утсаа олоод нэг үзүр өгч юм шүү дээ. Нэг үзүр өгч юм. Тэгээд нөгөө үзүрээ тэр цаана үзүрт нөгөөд үзсэн. За энэ утас замдаа тасарч өгөө.